За юу яцгаанда та бүхний харж байгаачлан энд миний бие болон Cousins-ийн өгзийг өшгөлсөн Jordan Wayne Tolbert хоёр ярилцж байна. Та магадгүй өмнө энэ талаар сонсч байсан баха. Хэдэн жилийн өмнө гэхэд л Монголд саксны мэрэгжлийн баг, мэрэгжлийн тамирчин шиг байдаг байлаа. Тухайн үед хинч манай Монголын баг 2-3 удаагийн Олимпийн аварга, дэлхийн аварга Demarcus Cousins-ыг хожно гэж төсөөлөгч байсан баг. Харин тэр гайхлыг буулгаж авахд Яа Миллерт хоёр гар бие оролцож Монголын сагсан бөмбөгийн төвшинг ахиулахад маш их хувь нэмрийг оруулсан. Монголчууд бид үүнд чинь талархаад баршгүй бро. You and Jan Miller put a lot of contribution to Mongolian history and basketball level. So Mongolia can't thank you enough, bro. Баярлалаа бро. Бас намайг өрсөнд чамд баярлалаа. The first things first. Thank you for. За юуны дөрөнд өрлөө хөлөө явчихсан баярлалаа. So yeah. Би тантай ярилцахыг хүссэн хэд хэдэн сэдв бэлдсэн байгаа. Тэгээ сайхан жүлөөтэй ярилцгаая. Эхлээд би бол таныг Техасаас гаралтай гэдэг мэднэ. Харин та Техасаа юугаараа онцгой? Та мужийнхаа юунд дуртай вэ? Tell us about your hometown. I know you're from Texas, but what makes your city unique and what do you like about the most? За тэгэхээр би Техасын Форт Вортоос гаралтай. Даллас мужаас хагас цагийн зайтай. Манай гэрийнхэн Америк хүлэмжийн Cowboy гэх багийн улаан фанатууд. Би уг нь фэн биш. Хүүхэд байхдаа Америкийн талхлын баяр гээд бүхэл баярын өдрүүдээр Cowboy-ын тоглолтууд гардаг байсан учраас гэрийнхэнтэйгээ хамт дэмжих сур аргагүй байдаг байлаа. Ер нь манай найзуудаас ахуулаад ихэнх хүмүүс сакс, хөл бөмбөг хоёрын аль нэгийг л тоглодог. Манай муж юугаар онцгой вэ гэвэл зарим хүмүүс Үхрийн хот гэж нэрлэдэг байдаг. Нэг ёсондоо Монголтай адил хөдөө аж ахуй эрхэлдэг гэсэн үгтэй. Би яг өөрийн улс орон төвтэй хүн биш болохоор онцгой гэвэл иймэрхүү зүйлс байна да. Even though I'm not really a country person, but yeah, I guess that's what's unique about it. So why am I asked this? Энэ асуултыг асуудаг шалтгаан нь таны хувьд олон өөр өөр улсуудаар явж очиж сакс тоглодог. Тийм учраас гэрээ сандаг байх даа гэж хэлсэн юм да. Sometimes. Хайда мэдээд санана. Гэтэ энэ хорвоо дэлхий чинь ууд үнэтэй. Дахиад жолон өөр өөр газруудаар аяж явж очиж цогломоор байна. So I want to keep traveling. За хоёлоо өөрсдөө цаг хугацаагаар аялах шиг төсөөлье. Таны бүр хүүхэд байх үеийн талаар ярилцъя л да. Миний хувьд намайг 7 настай байгаад ээж хоёр минь анх саксны зааланд авчихсан. Тэр цагаас хойш саксанд дурлаж өдөө хүртэл тасалдгүй 10 жил үгээр хичээлж байна. Харин таны хувьд хэрхэн анх саксыг сонирхож эхлэв? 10 years by now. So it's very interesting. What about you? How did you get interested in basketball for the first time? I think like same way. Тэгэхээр ерөнхийдөө чинийхтэй адилхан шүү. Аав ээж хоёр минь анх намайг саксны бэлтгэлд аваадсан. Эхэндээ саксны дуртай байна гэсэн гэж би бол хэлэхгүй л дээ. Тухайн үед бидний сакс тоглох, хөл бөмбөг тоглох гэсэн хоёр л сонголт байдаг байлаа. Би 13 хүртлээр хөл бөмбөгөөр хичээлдэг байж байгаад өндөр нуруутай байсан болохоор тэрөө 13 наснаас хойш саксаар хичээлж гисэн. Үүнээс хойш саксанд дурлаж гисэн дээ. I grew to love it like much after, like way after. Yeah. So bro, you said you were tall. Тэгэхээр бро, та сая багасаа өндөр нуруутай байсан гэж хэллээ. I didn't have a choice. Би тийм ч өндөр нуруугүй учраас холбогчийн байрал дээр тоглохоос өөр сонголт байгаагүй. Харин та өөрийгөө жижиг довтлогч эсвэл хүчний довтлогч гэх байрлалууд дээр тоглохыг анханасаа мэдж байсан гэсэн үг үү? Хамт тоглолцгүй багийн хамтрагчаас минь хамаарна. Манай баг надаас өндөр эсвэл надаас илүү хамгаалж ирсэн тоглолтод тоглож байвал би довтлогчийн байрал дээр тоглож байна. Жишээ нь өмнө нэг багт байсан Жорж дээр тоглоход тэр надаас нэлээд өндөр учраас би хүчний довтлогч дээр тоглож. Бид хоёр их гар нийлж чадсан. Гэтэ өөр нэг хвчлэн би төвийн байрал дээр тоглож Аха. Миний түрүүний дурдсанчлан Монгол тоглогчид гоцгойд өндөр нуруугүй учраас ихэнх нь холбогч, шидэгч, жиг довтлогчийн байрлалаар тоглохоос өөр аргагүй байдаг. Тийм ч учраас бид Америк гэх мэт гадаадын томчуудын эсрэг тоглохын тулд асар хурцтай, ухаалаг, ур чадвартай байх нь манай эндхийн саксны систем юм л да. Харин танаас Америкийн саксны систем яг ямар байдаг талаар асуумаар байна. Тэд юун дээр илүү анхаардаг вэ?
or smarter or something, much skilled than those US giant guys in order to play with them. So I'd like to ask you about what US system is like. What do they focus on the most? I think effort. Хичээл Effort more зүтгэл. than anything, bro. Юу юунаас илүү хичээл зүтгэл шүү дээ бро. Now a lot of players Одоо like үед work out ихэнх with тоглогчид skills trainers, ур but чадвар like дээр when I was a анхаардаг. kid, there wasn't skills Намайг training. хүүхдтэйхэд You ур just had to чадварын go дасгалжуулагч outside and, like, байдаггүй play with your байлаа. friends. You Бөмбөг, would have to like саксны walk шид to хоёр байхад another neighborhood гадаа and найзуудтай play in тоглох ч юм уу. their rec Өөр center. хороолууд руу But there очиж wasn't like skills хүүхдүүдтэй trainers. тоглох It ч was юм уу. you would have a Өстө ball. жинхэнэ бор You could go зүгээрээ find a hoop өөрсдөө and бэлтгэл just хийдэг practice байсан. yourself. You know what I mean? За хичээл So, зүтгэлийн like, дараа effort жижиг and сажиг then, деталууд орж ирнэ. Сая details. хэлсэнчлэн I think одоо үеийн details. I тоглогчид think now, ур чадвартай like, байх. most players Хурдтай, are хүчтэй concerned байх. with skills Цагирган or дээрээс being тоглож fast гоё or харагдах strong. энэ төр And дээр they анхаардаг lose болсон. by not Миний бодлоор learning тэд like цаасан simple бичигдсэн багт details like эргээр үзүүлэх хувь нэмэр гэх мэт жижиг деталуудыг хаяад байна. like the way that a team Авраг авраг regards гэвэл you, ерөөсөө л энгийн жижиг people's жижиг зүйлсэл tendencies. хийх. Like most people don't think about those things. They just think about like highlight plays or shooting or something like that. But like you win in details. Like to win a championship, it takes like details. Yeah. Ааха. So let's Жижиг get back to the жижиг time жижиг when деталь. you're, university. Тэгэхээр таныг их сургуульд оюутан байсан цаг үеэр Are буцааж you a та. freshman in college? Би одоо freshman юм аа. It's like first year, Өө чи right? чи фрешмен юм уу? Oh, yeah. Тий, нэгдүгээр курс It's гэсэн үг kinda үстэй тий. challenging for Тийм me. ээ. I don't know, it's Их сургуулийн because, эхний жил болохоор ч it's тийм my юм уу? first year. Yeah. Нэгэн зэрэг оюутан very тоглогч challenging байх баг зэрэг хүндрэлтэй юм аа. To be a player and Тэгэхээр at the та same бидэнд time их as сургууль a байхдаа student. хэрхэн цагаа So зохицуулдаг байсан how талаараа did яриач. you manage your time? I Yeah. remember you were telling that your schedule. Yeah. So tell us about that. Well, so we had Намайг like, оюутан байх үед бэлтгэлээр тараад we очиж had хичээлээ a хийдэг газар center that байдаг we could байлаа. go to after practice Багаараа where we бэлтгэлдээ could орчход complete our шууд homework. л тийшээ We had очиж like даалгавар хийв. tutors. There was a lot of people that helped. Ганцаарчсан In багш American нараас college, like, ахуулаад маш олон you have хүмүүс so much help, тамирчин оюутан so that бидэнд we had so даалгавраа much хийхэд help. тусалдаг байсан. And it still then is Ер hard. нь Америкийн because, like, сургуулиудад you're нэлээд tired, нэг like, хүмүүс you're physically тамирчтай tired. тэгж тусалдаг та. Maybe you traveled, maybe you had a Тэгэхээр ч бас game and you had to гайгүй. come back the next day and like Гэтэл take аялын class. тоглолтоор So, явна. like, Саксны without like бэлтгэлээ all of those хийнгээд like tutors биеэрээ and маш их assistants, ядардаг like, I байсан wouldn't have учраас been able to. бусад хүмүүс Like I туслалаа гэж almost flunked out of school. хайдаг хүндрэлтэй So хэвээрээ л I байдаг. transferred schools. Би so I тухайн could have үед another сургуулаасаа year to хөөгдөх graduate. магадaltaй байлаа. Yeah, it was Ирхүү kinda hard. It was ганцаардсан really багш hard. нар Yeah. And бусад then хүмүүс like надад the туслалцаа үзүүлдэг байсан бол би төгс off the court чадхааргүй байсан. is also like Маш хэцүү a байсан. distraction, like parties and Хичээл яаж байгаа it's талбай really hard, bro, гадуур 'cause you парти gotta, so дэргээд you want to анхаар work сонирхох out, train үзснүүд and их practice, шүү and дээ. then you want to go to class. You definitely want to Хичээлдээ party and явна, have fun. даалгавраа хийн, So like бэлтгэлээ. manage all three of Мөн those. мэдээж үүний I хажуугаар couldn't do it without ягаад ч someone партинд else's явна. help. Үжилтэх цагч гардаг л дээ. Are you experiencing that? Аха. So yeah. Би үүнийг одоо яг биеэрээ тоолоод явж байна л I та. don't have Надад time одоогийн to байдлаар go болзоонд party, явах but цаг алгаа. Right. Та ч гэсэн you were адилхан too, байсан уу? right? You were just saying, right? When I was in Оюутан college, байхад уу? Yeah. I don't Үгүй. know. Like You did go. You of used course to I go. went on a lot of dates. Yeah. Болзоонд явдаг байсан гэж юу? I think Тийм ээ, нийлээдгүй олоодаа болзоонд явж байсан. let's see how I could describe it. Яг яаж тайлбарлахаа мэдэхгүй л байна л да. За би бодож явдаг юм аа л хэлье. Situationship Хэрвээ or something. чиний I'll be цагийн honest хуваарийг with you, ойлгодог, Yeah, yeah. чамтай адил Mm, ямар нэг зүйл төр if you төвлөрөө just- түүнийхээ you can хойноос date someone who, хөдөлмөрлөдөг like, охинтой болцвол understands your schedule, хичнээн завгүй like, байсан ч hopefully they би also, биендээ like, цаг гаргадаг л юм. are focused on something Тэгэхээр that they чиний want to болцож буй охин accomplish чинь too. зүгээр л Y'all can хөгжлөхийн find тулд time for each other. уулздаг биш. Чамтай Yeah. адил зорилгынхоо араас It can't be somebody хөдөлмөрлөдөг юм that's байна. like just there having fun, not focused on nothing. It has to be somebody that's like similar to what you're doing. Yeah. So yeah. Let's Аха. um, За тэгэхээр let's таны talk about- дурдсанчлан let's talk about- талбайн let's talk гадуурх about зүйлсийн your талаар дэлгэрүүлж ярил л да. off-court, As you mentioned. Би таныг судлах судлах гээд өмнө тоглож байсан Техас Tech Riders багийн албан ёсны сайтыг ухад таныг веб бүглэх дуртай гэсэн байсан. Хэрвээ хүсвэл одоо рэп бүглэж болно шүү. Бид нар аяыг нь тавиад өгье. If you wish, Yeah. you can rap Тэгээ and сүүлд нь уушаа. freestyle now. We can. At the Окей, end- тохирлоо. at the Ер нь end, хэр их рэп бүгэлдэг вэ? I got you. Okay. That's funny. You do a lot of rapping or something? I would say it's like so. За ерөнхийдөө тоглолтын өмнө сандралтай эсвэл сэтгэл төгссөн үедээ л тайвшрахын тулд рэп бүгнүүд бичээ суудаг да. Like anxiety. Like sometimes before a game, I'm like nervous and I can't calm down. Mm. If I just sit there and I write about something, like it kind of like ease my anxiety.
and it's just kind of fun to like rap it too. So yeah, as you mentioned, we can тоглолтод бэлдэх сэтгэл зүйн талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя л да. Миний хувьд чухал хариуцлагатай тоглолтод сэтгэл зүгээ бэлдэхэд нэлээд төвөгтэй байдаг. Харин та яаж бэлддэг вэ? Mentality. Yeah. Okay. Mentality Yeah. preparation for the game. So yeah. So for me, it's kind of challenging that to Really? prepare important for the important game. Okay. So for you, how do you prepare your mentality? Тоглолтоос бусад үед өдөр бүр өөрийн бүх хүчээ дайчилж бэлтгэлээ төмөр өргөж нөхөн сэргийгч бэлтгэлээ хийсэн цагт надад тоглолтын сандрах ямар ч зүйл үүсэхгүй. Магадгүй би бэлтгэлээ хийж байх ёстой цагаараа өөрөм хийгээд бэлтгэлээ тасалдуулаад байвал тоглолтоос айж сандрахал баг. Тэгэл хинтээ тоглохоос үл шалтгаалж тодорхой хэмжээний сандрал айдас надад үүсдэг. Гүнбүр тиймэрхүү зүйл мэддэг шүү дээ. Гэсэн ч тоглолтын дундуур гүнзгий амьсгаа авч тайвшрахыг like it'll slow down, like I'll catch my breath, then I'll be okay. But I still feel nervous. Yeah, everybody does. I don't care who they are, but they still feel nervous. Yeah. So did you feel nervous Cousins хийсээр тоглохдоо түүнээс үрдсэн үү? No. Үгүй шүү. Өстой. Энэ л үл хүндэтгсэн утгаар үг шүү дээ. Яг Америк тэр тусмаа зуны цагаар маш олон нээлттэй саксны бэлтгэлүүд хийдэг. Тэнд нь NBA-ийн and in college, like a lot of NBA players would come to the gym and like play with us. And you get a chance to play. Тэгэхээр NBA-ийнхэн тоглох боломж олддог байх юм тийм. Яг зөв. NBA-ийн бол мэрэгжлийн тамирчдын дунд ялгаа байхгүй шүү дээ. Just that label. NBA is the only difference. So you just experienced before, right? Nah, like I'm a professional player. I'm just not in the NBA. So I don't look at it like he's in the NBA. Яг тийм шээ. Би мэрэгжлийн тоглолт шүү дээ. Би иймэрхүү төвшөнд байлаа гэж бодоход бид баг зэрэгэлтэй. Би NBA байхгүй болохоос бид бүгдээрээ мэрэгжлийн тоглолт гэж явдаг шүү дээ. Жишээ нь чи хэрвээ шүдний хэмж, би ч мөн адил шүдний хэмж байлаа гэж бодоход бид яг л нэг салбарын хүмүүс байх байсан шиг. So when I was 2 years 2 жилийн өмнө би маш хүнд бэлтгэл аваад тухайн үед энэ бэлтгэлээс эргэж ирж чадахгүй л гэж бодож байлаа. Харин таны хувьд тиймэрхүү хүнд бэлтгэлүүд авч байв уу? Авч байсан бол хэрхэн үнийгээ давж гарч чадсан бэ? From the injury, did you get injury and how did you recover and overcome it? I got injured in the Dominican Republic. Би нэг Доминикан улсанд тоглож байхдаа бэлтгэл авч байсан. Тэнд хүмүүс талбайн шалыг арчдаггүй, хаяад бүр устай нөөдийн шалан дээр л тоглож байгаа шүү дээ. Нэг удаа би үүн дээр налтарч унаад гуйныхаа ширмсэд бэлтгэл авчлаа. Бодлоо ярихгүй ирээдүйхээ талаар санаа зовоод хэцүү байсан. Гэхдээ энэ бурхны авралаар миний карьерийг дуусгах хэмжээний тим хүн болж байгааг учраас нэг гүнзгий амьсгаа авах боломж олцсон гэж боддог доо. Бусад Derrick Rose гэх мэт тоглогчдыг бэлтгэлтэй байх үеэр нь тэдэнд ямар хэцүү байсан талаар маш олон баримтат кино үзэж би ганцаар ийм их хэцүү цаг үеийг дуулаагүй юм байна гэдгийг мэдсэн юм. Яг хэцүү гэдгийг мэдээгүй би эргэж ирэхээ мэдчихсэн. Like I would watch their like documentaries when they were hurt and kind of like how it was for them, so I didn't feel like I was alone dealing with it. So like little stuff like that kind of helped. But I knew myself. I knew that I could come back. You know, I just didn't know when it would happen, but I knew that I would come back. Yeah. So Knight's psychologist. Knight's сэтгэлзүйч Билл яах өмнө манай подкастт орж байхдаа хоёр яг энэ бэлтгэлээс эргэж ирэх талаар ярилцсан. Мань хүн хэвээ бэлтгэл бол түүнийг амьдрал болон карьераа нэг эргэцүүлж харах боломж гэж харах гэж хэлсэн. Тэгэхээр нэг бодлын боломж гэж харж болох нь шүү дээ, тийм. So yeah, it's kind of you can see it as a possibility or yeah, it's a possibility. Тийм ээ, боломж. Like so би жишээ нь бэлтгэлтэй байх үед нүдэ нээж амьдралыг өөрөөр харахыг хүссэн. Багш хийж үзсэн, агуулгын ажил хийж үзсэн. Манай найз нэг NBA-ийн тамирчны менежер хийдэг юм да. Бас нэг тиймэрхүү менежер ажил хийх гэж үзсэн гэдэг юм хийсэн. So I got to kind of do that and like see what my life would be like when I wasn't playing.
So it just kind of like open your eyes to like life after basketball. Yeah. So you said Багш гэснээс worked as a teacher, би right? одоо бизнес маягаар So now өөрийн саксны академиг I want ажилладаг. a kind of business. Та гайхаж Yeah. магадгүй. Би ч мэрэгжлийн Basketball тамирчин academy. эсвэл Okay. мэрэгжлийн You дасгалжуулагч биш might- мөртлөө you might be, саксны shouting академи that ажиллуулна гэхээр. I'm not a I'm not Гэтэ a ямар ч тач бага насны player or хүүхдүүдийг I'm not a хүүхдүүдэд саксаад coach юм аа. Yeah. as professionals, but I do run a business like coaching kids, young kids. That's cool. Yeah. Yeah. So yeah. But you don't have to be, bro. Like most of our Ихэнх coaches, дасгалжуулагч нар өмнө нь like, мэрэгжлийн they төвшөнд weren't сакс тоглож professional. They байгаагүй. didn't play college Тэд basketball. дасгалжуулагч But болохын like тулд they showed зүгээр up саксны every day талаар for us, тодорхой like, held хэмжээний us мэдлэгтэй. accountable, like, Тэгээд it хамгийн was гол нь a өдөр little бүр bit үүн about дээрээ knowing тууштай what to ажилласан do, байдаг. and then a little Тэгэхээр bit чи about мэрэгжлийн just, like, тамирчин эсвэл showing up every дасгалжуулагч day. биш мөртлөө You know? So бусдад it don't сакс matter заадаг what you got гэхээсээ professional. санаа The зовох kids, хэрэгтэй like, дээ they бро. just wanna see Хүүхдүүдийн that хувьд you гэвэл care, that тэдэнд you care чи about хэр them. санаа тавьж That's all. бэлтгэл хийлгэж байна гэдг нь л You тэдэнд wanna, чухал шүү дээ. After your basketball career, Uh-huh. you wanna be coach. Саксны Oh. карьерийнхаа дараа та I дасгалжуулагч think болмоор. about it. I think about it, and Good then wish also. I just see Би бодсон яг одоогийн how байдлаар it манай is for дасгалжуулагч coaches нар to deal with тоглогч players нараа right удирдах now. ямар I хөө don't байхыг think I харахад got the patience to do it. надад тийм төвчээр байх but баха. like there's Lakers, эсвэл I сайн would wanna их сургуулиудын coach for, багууд like, маш сайн програмтай best, багуудыг like, удирдах Lakers тийм or онцгой one of the нөхцөл best биш бол colleges, би or one of the дасгалжуулагч best хийж чадахгүй programs. болох. Like I wouldn't want to do it if it wasn't one of the best situations. Yeah. Yeah. So let's get back to the topic that Аха. in America. За эргээд some NBA Америкийн players саксны талаар come ярилцъя. and, yeah, Заримдаа get a NBA-ийн chance to ирж play хамт бэлтгэл хийх боломж individually, олддог байсан get гэсэн a шүү chance дээ. to play with NBA players, Би right? Yeah. өмнө нь I таны Виктор saw your Вембаньяматай post бэлтгэл хийсэн зургийг that you харсан юм аа. practiced with Тэр ямар хөө байсан Victor бэ? Wembanyama, Mm. and how was he? Back then he Тухайн үед couldn't тэр shoot. шийдэж чаддгүй байлаа. 2 Since жилийн we өмнө were байсан like тийм. ago, right? Yeah. Or Nah, three? it was maybe 3 or 4 years ago. It was like before he Бараг got drafted. 3-4 жилийн өмнө He байсан did да. 1 year in France. Ямар and then тач he түүнийг went to NBA the драфтлахтаас өмнө л That байсан. summer, Би түүнтэй after бэлтгэл that, he хийсэн played зууны in дараа France for 1 year. Вембаньяма нэг Then жил he went Францд to the тоглоод тэгээд So драфтлагдсан. How was Түүнтэй байхад би it чамд was өндөр like, санагдаж I байгаа felt шиг. like how you feel. Вембаньяма You know, надад see яг л tall тэгж athlete. өндөр That's санагдсан. how I felt. Тухайн үед хинч түүнийг ямар you хөө didn't хэмжээд really know how очиж good he таамаглахааргүй would be. байсан ч But you, Вембиг like, you өдөр knew he болгон would be хүчний special. бэлтгэл хийж байсныг Like харахад I saw him түүний work out in the өндөр weight бүрийн room every шаргуу day. хөдөлмөр Like, ёс I зүйн just saw his хизээний like өдөр work түүнийг ethic. And I knew NBA-д like орохыг eventually харуулж like he байсан. would get there one day. Үнэхээр гайхалтай. It was real cool to Би see. өчтөр түүний эхний 10 тоглолтын дараах He's статистикийг special. хараад Like, he Майкл really got a Жордан, chance. LeBron I seen James, a post Stephen Curry yesterday. нарын It рекордыг showed like through the аль first хэдийн 10 нэвтчихсэн games, байна like, it was лээ. like Тэгэхээр Michael Jordan's highlights, түүнд бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч LeBron's records, болох Jordan records, бүрэн Curry's боломж бий. records. He had broke them all and et cetera, already. et cetera, So he could be like the Цаад best чинь player баг ever. 2 м 24 Yeah. см yeah. байлгүй. He's like, so yeah, Тийм he's ээ. 2 meters, Галзуу шүү. 24 or That's something insane. like Харин та болохоор 2 м 1 уу 2 уу? 2 метр 3. 3. 3. Yeah. What a good Uh-huh. game. Тэгвэл LeBron-оос 3 см авах юм биш үү? Тийм ээ. LeBron, right? Yeah. Yeah. Did you feel like you're too small? Вембаньямагийн эсрэг тоглохдоо Nah, 'cause өөрийгөө every хүнтэй every тоглоход хэд advantage намхан has байна its гэж бодсон. disadvantage. Like, if Үгүй you- дээ if хүн he's бүр өөрөө өөрсдөнгөсөн давуу too тал tall, суултаас like, бай. he for sure got Тэр хэд something. өндөр байлаа ч гэсэн Everybody. түүнд ямар нэгэн Nobody сул тал have no байж л weaknesses. таарна. Yeah. Тэгэхээр хүн You бүр gotta сул figure out талтай what his байдаг учраас weakness is. гагцгүй өрсөлдөгчийнхөө даван байгаа So бус let's талыг нь talk л олох about хэрэгтэй. that. Mhm. So I watched your game. За энэ талаар дэлгэрэнгүй play явъя л against та. Cousins, and Би таныг even Cousins-ийн if эсрэг you're, хэн тоглож байгааг харсан. something is Та түүнийг smaller than бодвол Cousins, бие үед but you жижигч can, түүнээс хурдан гүйж run faster бүтэн than талбайд нь him. давантай So шахаж хамгаалж you took давуу your талаа ашиглаж тоглож advantage to исэн. play against him, Үнэхээр ухаалаг pressing тоглосон. him full Би court, ч анх харчаад et cetera. That за was энэ үнэхээр so мэрэгжлийн smart. тоглогч юм байна гэж бодсон. It's like Хүлгүүд I, Cousins-ыг тэгж ялчих нь accepted your, хинч you're a бодоогүй байлаа. professional player at the Yeah. time. So yeah, I didn't expected that Mhm. the Broncos can beat Cousins, I know. but you beat them. I know. I just played to Тийм like my ээ. advantage. Түүний Like, давуу тал нь самбар доорх тоглолт. his Гэхдээ тэр advantage тийм was чих like доор playing бөмбөг in авч the post. тоглоог. Yeah, yeah. Мөн He didn't түүний really play бас in the нэгэн post a давуу lot. тал нь тэр ярингаа тоглож Like, чаддаг. another one of Түүнтэй his тоглосон advantages is цуурлын like эхний нэг хоёр he can тоглолтод talk and бид play. хоёр тоглолтын дундуур So like game баг саг 1, юм game 2, ярингаа I was тоглосон. like talking with him. Тэр хоёр And like тоглолтод бид he was kicking нэг our хоцсоор ass. байсан. So like game Тийм 3, I was учраас like, би "Alright, I can't за talk би to энэтэй him. ярингаа тоглож болохгүй юм I just байна. gotta play to like Зүгээр my өөрийнхөө давуу advantage." талаа ашиглаж And then, тоглоёгээд like
obviously like it 6 билүү 7 тоглолтод түүнийг буулгаж авсан. After game 6. Чи 6 дахь тоглолтыг санаж байна уу? Би сүүлийн мөчтөнд гаргацдаг. Yeah. Тийм ээ, санаж байна. Тухайн чокол орж байлаа. Танайг хольж болохоор өссөн шүү дээ. Very hard day, man. It was like the lowest point of the season. Бидний хувьд төлөвлийн хамгийн хэцүү цаг үе тэр байсан. Гэтэ би түүнийг ядарч байгааг мөн бид тэрхүү 6 дахь тоглолтод хожиж бүрэн боломжтой байснаа мэдэж байсан. Тиймээс дараагийн тоглолтод яг түрүүний чиний хэлсэн шиг бүтэн л байдан түүнийг шахаж хамгаалж илүү хурдтай өөрийн давуу талаа ашиглаж тоглохыг зорьсон. Үүний үр дүнч бид тэднийг ялсан. So Цаад чи энэ жил эргээд ирж байгаа юм байл шүү дээ. Тийм байлээ. Үзэгчдээ сонирхолтой байх л та. Cousins хоёр тоглолтын дундуур хоорондоо юм ярьдаг байсан гэж хэллээ. Яг юуны талаар их basketball. Ер нь ихвчлэн саксны талаар л та. Өөрсдөө багийн талаар. Монголд ямар бай, хаана байршиж байгаа талаар гээд ер нь жижиг сажиг яринууд дөө. Гэхдээ саксл болсон хон нэг рүү баг зэрэг шилжчихээд явсан. But for sure some trash. Хоёрын хэн илүү шийдэв? Is he much is he to trash talk well than you? I don't think he a better trash talker. Цаад чи нэгэн зэрэг I think үг шилжсэнгээ тоглож чаддаг бол би тэгж чаддаг. Тиймээс тэр надаас илүү сайн хорон үг шилжсэн баха. Тэглэж миний хүрч чадаагүй зүйлүүдэд хөрсөн хүнтэй би юу л ярилтай байлээ. Гэтэл би түүнийг can't out trash talk him now. He better trash talker than me. Yeah. And he's already accomplished so many things that I won't be able to accomplish. So like why would I sit here and try to go back and forth with him? I can just beat him. Like that's all I can. Yeah. Yeah. He's asking Тэр танаас Эпсийн Робинсны талаар асууж байна. I mean, that's another like NBA Robinson уу? guy. I actually played Robinson in Хоёр college. коллежид оюутан байхдаа нэгнийхээ эсрэг тоглож байлаа. Kansas was in Цаад the чин same Kansas conference as us. Манай сургууль Kansas хоёр нэг бүсийн багууд. I don't know. I don't Түүний really талаар тим юм гэж бодож I don't really явдаг look зүйл at it байхгүй ч бас л нэгэн мэргэжлийн look at him as тоглогч like байдаг. another professional. Ямар ч player, тааж bro. Kansas бол You know what I mean? I цаг know that үеийн like him хамгийн going шилдэг to баг. Kansas, like Kansas is one of Тэр the best тентгээс colleges гаралтай ever. гэхээр хожихын know, тулд like, юу хийх ёстойгоо He knows мэдгэл what байж it таар. takes to win. Мөн тэр коллеж дохдоо улсын If the оруулахыг apes хүсэж are байгаа smart, байсан then тэгэхээр they'll just like тэр listen to вебсийн him. ухаан гаргаад That's up to them. түүнийг сонсож чадвал So I тэр just know хэрхэн that хожил like he байгуулахаа knows мэднэ. what winning. I think he won a Түүнийг national багийнхнаас championship шалтгаална. in college. So like I just keep that in mind. Like if we don't do what we're supposed to and follow the game plan, like he knows how to win. But it's up to his teammates if they want to listen to him. So and use his Түүний давуу талыг like so даваатлыг his ашиглах уугүй coach гэдэг нь уу? was Тийм ээ. my Түүний coaching дасгалжуулагч манай mentor. дасгалжуулагч юм So we мэн kind of байсан. use the same system. Тиймээс бид хоёр нэг системээр бэлтгэгдсэн гэж хэлж болно. How he Түүний thinks about the тоглолтыг game. хэрхэн хардгийг би мэднэ. Yeah. So let's get back to the time when you get older or Аха. adult. За эргээд таныг I'd том like to ask болоод you насны about, гүйцэн цаг some үе рүү эргээд important очиё. decisions in life. Тэндээс амьдралын талаарх I'm хэд хэдэн trying чухал to шийдвэрийн талаар decide асуумаар байна. whether I play Одоогийн байдлаар professional би or мэрэгжлийн түвшинд тоглох уу, my аль homework эсвэл or хичээлээ хийгээд өөр so салбар руу орох уу гэдгийг шийдэж байгаа юм аа. Yeah. Та өнөөгийн энэ амьдралаа ийм байхыг өөрөө шийдсэн үү? Аль эсвэл хин нэг энэ шийдвэрт чинь нөлөөлөв үү? Influenced your decision or did you just make it yourself? Well, Эцэг их гэр бүлийнхэн ойр дотны хүмүүс маань бидний заавалч NBA-д орох ёстой гэж тархинд минь суулгасан. Гэтэ би орч чадаагүй. Энэ мөрөөдөл маань аль дээр өгөөсөн. Тухайн үед намайг NBA-д орох ёстой гэж байсан хүмүүс одоо хаана байгаа юм бэ? Мэдээж ээж гэр бүлийнхэн маань одооч намайг дэмжиж урам зориг өгдөг л дээ. Гэхдээ хувцас өмсөөд энэ заснаар гараад заах явах хүн би шүү дээ. Тэгэхээр энэ гарцаагүй миний өөрийн сонголт байсан. Яг мэрэгжлийн тамирчин биш, миний сонирхлын салбар дахь амжилттай яваа зохиолч ч юм уу, маш олон гайхалтай хүмүүстэй би уулзаж ярилцаж байсан. Би чамайг бодит бус оюун санааны зүйл сонирхдаг үг мэдгүй. Хэрэг чи бурхнаас хаашаа явах ёстойгоо асуувал тэр чам замын тэмдэг тэмдэглээнүүд явуулнаа.
Тэр сэтгэл зүйн асуудал надад байгаад байвал эмчилгээний газрууд руу сэтгэл зүйн янз бүрийн үйл ажиллагаанд явж миний хийхийг хүсэж буй зүйлийг хийж буй хүмүүстэй уулзаж танилцахыг зорддог. Би бүр сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар подкаст хийдэг байсан. Зорьсон хүмүүстэйгээ уулзсан болохоор тэрв шүү дээ. Сайн л мэдэхгүй юм да. Би яг юу ихэ мэдэхгүй байсан ш. Хаашаа явах бол мэдэж байвал хорвоо ертөнц өөрөө чамайг шинэ хүмүүстэй танилцуулж замыг чинь заагаад өгнө. Энэ цаанаа утга учиртай. Үүний талаар санаа зовоод байх ч хэрэггүй. And then I would meet people who were like doing what I wanted to do to let me know like okay like write a book or like I had a podcast about mental health like it encouraged me to do it because I met people that were doing what I wanted to do and that just let me know like all right I should continue to do it. Yeah. So like just have like an intention of like I don't know what I want to do. I know the direction that I want to go and like the universe will show you. Like you'll meet people, like things will happen and you'll be like it'll make sense. Like you won't even have to think about it at all. Yeah. So as you mentioned Би ч гэсэн бурхан залбирдаг аа. too, yeah. Таны хэлсэнчлэн хорвоо ертөнц өөрөө замыг чинь заагаад өгнө. Ингэж бодохоор өөрт ч амар. Заримдаа би амьдралдаа юу их стогоо юу их талаараа бодохоор стрессэд байд юм аа. Гэсэн ч тухайн ирээдүйн зам минь ямар ахыг мэдэхгүй ч хичээгээд урагшаа явсаар л байдаг. Хоёулаа үүн дээр ижил үзэл бодолтой юм байна. I'm just getting forward. I'm just moving forward. Whether doing I don't know what kind of will be, what kind of the path will be. Right. So yeah, your mentality is same yeah. Yeah, bro. Just Нуулгүй хэлэхэд юу хийвэл зүг бэ гэж асуух нь хаяад дутхгүй санагддаг. Чи Асын харааны самбар гэж мэдгүй. Энэ нь жишээ нь би маш олон сэтгүүлтэй байлаа гэж бодоход энэсээ би зураг эсвэл үгийг тасдаж авч өөрийн амьдралаа ямар байхыг хүсэж байгаагаараа нэг зураг маягийн юм хийгэн хан дээр ч юм уу үлчгэн. Тэгээ сандарсан ч юм уу эргэлцсэн үедээ үүнийг арчив. Би чам дараа нь харуулнаа. Би өдийг хүртэл маш олон өөрийн Асын харааны самбар хийсэн. Заримдаа зорилгоудаа бичих. Юмс удахгүй санагдах үед ч юм уу болж өгөхгүй яг үед би үргэлж оюун санаандаа юу nervous or confused like I have my vision board. Like I'm gonna send you some pictures of like I made a lot of them like over the years. Like vision boards or like sometimes I like write down my goals and things like that. So like even when like nothing making sense or it seems like nothing is happening, I always have like a vision in mind of like what I want it to be. So yeah. Энэ талаар үргэлжлүүлээ ярил та. Penny Toyer бол зан чанарын хувьд миний мэдих хамгийн дажгүй юм байна. Тийм ч учраас би тэрийг подкастт оруулж гэж суусан. Penny өмнө манай подкастт орж исэн л доо. Зарим тоглогчид нар нийгэм болохоор байхаар л бэлтгэл дээр аль эсвэл тоглолтын дээр уурлаж уцаарладаг. Харин таны хувьд бэлтгэл дээр ч тэр тоглолтын дээр ч тэр энийгээд өөдөг байгаад кулээ хадгалаад явж байдаг. Энэ зан чанар чинь таалагдсан бро. You're like just smiling whatever happens during the practice or during the game or something. Some players just get stressed during the game because they can't make it something. But you just keep smiling and being kind or something. Being optimistic during the game. So I like your personality, bro. Appreciate it, bro. Thank you. So let's Энэ зан чанараа хаанаас олж авсан юм бэ? We're talking about this actually, right? Okay. So yeah, how did you get your personalities? Yeah. Надад түүн шиг л болчих юмсан гэж үлгэр жишээ авч өгдөг хүмүүс би. Жишээ нь бодё л тоо. Хин надад хамгийн их нөлөөллөө дөө. За. Сагсан мөнгөнд тоглож юу? Үгүй Roy Wood Jr гэдэг комедиан юм байна. Миний бодлоор элдв янз юм яриад хүмүүсийг инээлгэнэ гэдэг. Тэгээд бүр хүмүүс дэрийг чинь очиж сонсохын тулд мөнгөтөлж очдог гэхээр энэ юутай зөвлөсгөө сайхан ажил юм шиг санагдав.
But I think that's just like the coolest job. Амьдрал үргэлж татан байдаггүй. Talk shit and make Би ч people мөн laugh үргэлж or аз жаргалтай get энийгэд famous явж to it. байхгүй л дээ. So like I guess always bad things happening in life. You know what I'm saying? And of course, like I'm not always smiling and happy, bro. But like I know that I try to be, but I know that like just as much as good things happen, like сайн муу bad things зүйлс happen аль аль нь too. тохиолдно. So like I kind of Гой зүйл тохиолдохоор аз жаргал, баяр хөөр мэдэрдгийн адилаар хэрвээ муу зүйл тохиолдлоо гэхэд бүр шалтаа буухын тулд би үргэлж муу зүйлс тохиолдно гэдгийг мэддэг. Муу юм болно гэж бодоогүй байхад болчихвол магадгүй гутарч гонхлох байх л та. Тиймээс байн гой байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Намайг жоохон байхад аав маань өнгөрсөн. Би тийм юм болно гэж төсөөлөөч. Хэрвээ ямар нэгэн хүн надтай уулзах хүсэж байгаа бол тухайн надтай уулзах цаг мөч нь тэр хүн үнцэнтэй учраас над дээр зураг авахыг хүсэж байгаа. Тиймээс надад үнээс нэг хожоод байх зүйл байхгүй ч тухайн хүн тэр цаг мөчийн үнцэнтэй болохыг хүсдэг. Let me like make this moment mean something to them. You know what I'm saying? It probably don't mean nothing to me, but like it maybe means something to them. And like this, Exactly, bro. Тийм ээ, яг зөв. Би ярьж хүмүүсийг нээлгэх дуртай. Учир нь амьдрал ямар хэцүү гэдгийг би мэднэ. Тэгэхээр миний хувьд комеди, хошигнол гэдэг зүйлээс хинэтгээр олж авдаг та. Түүнээс биш гонж гутраг гэвэл үстэй толгоноос хэцүүлэн шүү дээ. Comedy and like humor. That's kind of how I do it, bro. Like finding something to laugh about. Yeah. It's plenty of things to be sad about. There's a million things. You know what I mean? I remember someone's quote that says нэг хүний хэлсэн ишлэл санаанд орж ирлээ л дээ. Хэрвээ чи хорвоо ертөнц рүү инээмсэглвэл хорвоо ертөнц чам руу эргээд инээмсэглэнэ. Яг үнэ. Энэ зүйлийн талаар саянаас хойш ярьлаа шүү дээ, тийм ээ. За, бид зан чанар, сакс гэх мэт зүйлсийн талаар ярьлаа. Харин одоо таны мэргэжлийн талаар ярилцъя л да. Миний хувьд бизнесмен ч юм уу болж магадгүй байгаа л та. Та спортын менежментээр сурсан гэлөө. You're sport management. Yeah. You learn sport Тийм management, ээ. right? So yeah. I still learn. Одоо хүртэл суралцаад л явж байгаа. Одоо чинь би багийнхаа менежер дээр очиод ямар хөө ажил хийдгийг нь, юу ажлыг нь амар эсвэл төвөгтэй болгодог гэд ярьчихна. Ялангуяа Bronx-ийн менежертэй түүний өдөр өдрийн ажлуудын талаар маш их ярьцдаг байсан. Их сургууль сурах нь гоё. Хүмүүстэй танилцсан. Гэтэрний өмнө хэлсэнчлэн өөрийн хийхийг хүсэж буй зүйлийг хийж хүмүүстэй уулзаад байн хамт байгаад байвал би заавал их сургуульд явах ямар шаардлагатай юм бэ? Тэр хүмүүстэйгээ өдөр бүр хамт байгаад байна шүү дээ. Тэгээд би яг спортын менежмент хийх үгүйж сайн мэдгүй байна. Тухайн үед тэр мэргэжлийг сонгочихсон. Гэвч тамирчин байна гэдэг нь спортын менежментийн нэг хэсэг шүү дээ. Буруу импорт тоглох сонгочвол ямар байна? Аль эсвэл буруу дотоодын тоглох сонгочвол ямар байна? Буруу дасгалжуулагчаа сонгочвол ямар байна? Үйлрэл хэрхэн уналтанд орж эсвэл дээшлж болохгүй альва жижиг шийдвэрээр хэрхэн том зүйл нөлөөж болохыг хардаг. Fast your season can go down or how it can go up and like what little decisions will make or break your season. Yeah. So I actually don't know about Би спортын менежментийн талаар нэг сайн мэдэхгүй л дээ. Багийн менежер чинь спортын менежмент хийдэг хүн гэсэн үг. Sports management. I would say the manager багийн менежер гэдэг бол ямар хөө тоглогч хэрэгтэй байгааг санал болгодог. Багийн төсвийг тоглогчдод өгч цалин харуулцдаг хүн гэж ойлгож болно. Гэтэ юу гэж бро? Бодит амьдрал дээр бүх зүйл өөр шүү дээ. Багийн эзэн тэр бүх зүйлийг шийдэн дээ. Хэрвээ чиний дээр захирал байгаа бол чиний тэр ажил үргийг тэр хүн хизээл хизээ булааж аваад шийдэж шүү дээ. Тэгэхээр юу юунаас илүүтэйгээр эзэн л байгаа. Адил зөвлөгөө өгөх шүү дээ. Your job can be taken at any time. So it's better to be a owner more than anything. Yeah. So life advice. Did you meet
this Аха. Knights owner. Та Knights-ийн багийн эзэнтэй I уулзсан have уу? met him. He's pretty cool. Уулзсан. Зад He чинь doesn't англиар speak ядгүй English, шүү дээ. but he's cool. Like he Гэтэ took us to дайггүй his шиг house in the санагцсан. countryside, and, like, his Бид son was хэдийг there. өөрийн эдлэн дээр аваачиж айрыг хорхог гэх мэт Traditional Монголын уламжлалт тоолоор lamb байсан. and Тунд ажгүй байсан шүү. warthog and Eric and stuff like that. So he's cool. Pretty cool. Аха. A few Хэдэн months сарын ago, өмнө бид эдийг нэг тэмцээнд төрүүлчихэд won a championship. багаас урамшуурал олгож мөнгөн шагнал өгсөн. Магнаа тэнийгээд л явчихсан. After that championship, Залуу хүмүүс биднэрт he маш их actually урам and, зориг Knights, өгсөн шүү. Илүү их gave us, хичээж, хичээл зүтгэл гарах хүсэл ундраад л явчихсан да. so That's cool. Гоё байсан. it was very Тухайн үед $300 өгсөн юм байна. so for us young guys, it's very inspiring, and we just felt like hey, we have to put more what's it efforts. Effort. Yeah. Yeah. So it was very fun and delightful. Got you. Yeah. Got you. So yeah. Well, he gave us $300. That's cool. Хүүх янзтай. Yeah. So I Асуултууд my Oh, you finished your question? Асуултууд дуусчлаа гэж Ah, үү? okay. Аа за. we can talk тийм about ээ. Одоо юу л юу ярьж болно? Uh, Танд ярмаар байгаа сэдв I would байна say уу? like when I was a kid. Намайг баг байхад Not even as a kid. When за I бүр was in тийм жоохон биш ээ. college and Коллежд байх now, үедээ you're in одоогийн college, чиний их сургуульд it байгаа seemed үедээ like харьцуулахад so шал different өөр байна. as to like Жишээ нь what's намайг коллежд important. байхад сошиал медиа өнөөгийн та нарт Social чухал media like wasn't хэрэгцээтэй болсон шиг as big of a тиймэрхүү deal хэмжээний when I байгаагүй. was in college. But I Тэгэхээр think та social нарын media насныханд is ямар very аппликейшн хамгийн important хэрэгцээтэй байна? to you guys. yeah. Like what is like the main like application or like what's most important to like someone your age right now? Maybe it's Instagram because we're doing a podcast and we're Магадгүй Instagram баха. on Instagram. Учир нь бид хэд дээр бол бид Trying хэд to, подкаст хийгээд үүнийг Instagram-аар Got it. суулталчилдаг. um, Бас би одоо ном, books пүүз, or уталцыг shoes. борлуулах Got it. бизнес I хийж can байгаамаа. promote it. Тэгэхээр үүнийг Instagram дээр Okay. эсвэл Facebook-ээр Got it. суулталчих нь. Okay. Харин таны хувьд ямар хөө аппликейшн ихвчлэн ашигладаг вэ? What do you use application for most? I use Instagram. Би бас Instagram Yeah. ашиглана. I'm trying to get off of it, man. Би уг нүунийг ашиглахаа болмоор байгаа юм л та. I Би use гэр Facebook to бүлийнхэнтэй stay болон connected with my family эртний найзуудтайгаа and, like, холбоотой байхын some of тулд my friends Facebook back home. ашигладаг. But Юу гэмээр ч юм it's дээ. like Энэ нь жинхэнэ мөртлөө яг not тийм like биш. real. Бодит It байдал is ямар real, хөө байна but then гэдгийг it's not. ялгаж салгахад хэцүү So болсон it's шүү kind of дээ. hard to Бүр зарим хүмүүс сошиал realize, медиа like, нөлөөсөн what байна is лээ. real Хэрвээ нэг reality. найзаа Is it сошиалоор дагахгүй Instagram байл or гэхэд is it like the real өө world? чи намайг Like, даадгүй юм уу social media гэдэг is ч юм уу very те. important to like a lot Би of тэр people. хүнийг мэддэг. If someone Сошиалоор дагахгүй байлээ гэд if you don't хүн дээр follow one хүлээж of your аваад friends, Yeah. like, хувийн don't follow me асуудал back. болох гэд ямар хэрэг I байгаа юм know бэ? you. Like why Би амьдралаа is this a тийм big ч их deal? дэлгэх But, like, дургүй. people take it like Тийм л байна да. really personal. Чиний You know what I дуртай mean? сагсчин ч юм уу дуртай I хүн don't want гэвэл that чи to хэнийг нэрлэх вэ? dictate too much of my life. If that makes sense. Yeah. Yeah, I don't know. I don't know, man. What about you? Like, who are like some of your like favorite players or your favorite people? Like, who are they? So it's kind of different person. Энэ нь таны бодож байгаагаас өөр төрлийн хүн. Okay. So yeah, it's kind of Elon Musk. Elon. Okay. Тэр инженер гэдэг мэргэжлэр мэрэгшээгүйч Even though he's яг л инженер шиг. not a Түүнийг зөвхөн дэлхийн хамгийн баян хүн гээд дуртай гэж байгаа юм бишээ. engineer. Түүний сэтгэл зүй болон as хийх their own. бүтээсэн зүйлүүд нь Right. таалагддаг. So yeah, I like not because he's the richest person in the world. Right. I like him because his mentality Right. and compliment. How do you say compliment? Accomplishments. Accomplishment. Yeah. Gotcha. Өө I зөөж. understand. One of my Манай нэг good найз friends, бас түүний like, улаан he's фанат. a big fan of Elon. Чи түүнийг Mars руу явна гэж бодож I байна. get it. I get that. You think he's gonna go to Mars? Yeah. You think he'll Гацаагүй go to явна уу? Mars? Yeah. It's indeed. Нодон би нэг ихтгэл тавьсан юм л та. A year ago, Тийм үү? Mhm. I
Тийм ээ. 200 гаруй өдрийн өмнө цагийн менежментийн талаар ярилцсан. Үүн дээр Elon Musk-ийн цагийн менежментийг дурдсан юм аа. Okay. Учир нь тэр хамгийн юу гэдэг лээ дээ. Үр бүтээмжтэй гэж юу? Тийм ээ, үр бүтээмжтэй. 100-тай байсан шүү. Efficient. Yeah. With Efficient. his time. Yeah. Got it. So yeah, I talked about him. Okay. Оо гоё энэ гоё. It's very fun. Магадгүй чи хэзээ нэг өдөр түүнтэй уулзах хаа. Maybe one day you'll Энд meet чи юу him. болохыг мэдэхгүй шүү дээ. You never know. Тэгээсээ хэлээ дээ. So Өө нэрэ та подкаст хийдэг байсан as you гэлөө. mentioned, you did podcast, right? Yeah. Let's Тийм, talk тийм. about that. So I wanted to do a podcast. Миний because, подкаст хийж эхлэх there's this шалтгаан guy гэвэл named тэр үед Arsenio бас Hall. нэгэн комедиан He's also a байсан. comedian, but when I was a kid, like Сини his Холл show was гэдэг like нэртэй. very popular for like black culture. Mhm. Like, he Түүний would bring, тоглолтууд like, нь маш олон хүний анхаарлын төв the байдаг most байлаа. famous people at the time. Ер нь тухайн үеийнхээ would хамгийн always go алдартай to хүн his байсан show. гэж хэлж болно. And I didn't know that he was a comedian back then, but like I was like, Гэхдээ би man, түүнийг I анхандаа wanna комедиан гэж do something мэдээч like байсан. that. Like, I think I know Өөрөөс түүний some тоглолтыг famous үзгээр орчдөг people, байсан л та some cool гэхдээ. people. So Тэр like үед би he яг түүн inspired шиг me, and then хичгэлтгүй like өөр бусад when алдартай I was a хүмүүсийг kid, I never liked ямар нэгэн public зүйл speaking. хийхийг маш их хүссэн. Like I never Би жаахан liked бахта public олонний өмнө ярихаас speaking. ажилттай In байлаа. college, I took a Үнэхээр speech дургүй class. байсан. Yeah. So like I Тэгсэн had to коллежд ороод яагаад ч юм speak in харилцааны front of анги сонгочихсон. people. Like college class was maybe Тэгэхээр like нэг 50 ангид people. ойролцоогоор 50-аад I was like, оюутан all right, man, байдаг гэхээр if I can тэр master 50 хүний this, өмнө ярих then I хэрэгтэй don't think болдог I would байлаа. ever have a Хэрвээ би энэ problem. хүмүүсийн өмнө public яриа speaking. зурчих юм бол You know what I mean? So like дахиж олонний өмнө I ярихад would try to надад like нэх их асуудал speak to my болчихгүй юм байна гэж teammates. I would try to бодсон. like speak to my class. Тэгээд би They багийнхантайгаа, have these ангийнхантайгаа things ярихыг open mic, аль you know, болох open mic хичээдэг things. байсан. You can Одоо hear a байдаг rapper үгүй sing. мэдэхгүй байна. I would do those whenever Тухайн I үед could. нээлттэй I would just микрофон want to гэдэг try to зүйл get in байхгүй front of байлаа. people to talk, to just get Хүссэн нь comfortable. очоод дуулж, рэп өгүүлж болдог. So he was like Тэрэн one дээр of my боломж main нь олдвол influences. гарч And then дуулаад ер нь аль болох Charlamagne the олонний guy, өмнө you гарч know who that is? айцаа He's айлхахын like a зүйлс radio байсан. host. So like radio Чи was really Шарлан cool to me Майно too, God гэх because хүний мэдгүй. artists and Мэдхгүй юм famous байна. people would come to the radio. Тэр радионы хөтлөгч always байсан. So Би like, that радионд was like бас my real дуртай reason байсан. for wanting to start a Уран podcast. бүтээлчд алдартай хүмүүсгээд гин Now болов I feel радионд like оролцдог байсан болохоор л тэр. everybody has a Тэр л миний подкаст and хийж эхлэх гол everybody шалтгаан болсон. thinks that what they're talking Одоо үед about барыг is хүн болон important, өөрсдөө гэсэн подкаст but болчихлоо. it's really not. Бүгд But өөрсдөө ярьж people байгаа don't really юмыг care. чухал So гэж like боддог. if you can get like Гэтэ тийм traction, биш байхгүй it юу? doesn't matter if what you're Тэнд saying is чамаагүй л гэж true боддог. or if it mean anything. Хүмүүсийн анхаарлыг If татаж it чадах entertains зүйл гэж people, байвал хүмүүс I үзэж think it's амжилтанд like хүрэх you can be боломжтой. successful. Yeah. Yeah. As long as it's entertaining, right? Yeah. So yeah. Entertainment байвал болоо гэж үү? Тийм ээ. Yeah. Entertainment гэвэл энэ байна шүү дээ. Yeah. Got it. Наад чинь гоёо гоё. That's cool. Bro. Yeah. That's same for me. Миний хувьд бас яг адилхан. I'm a super Би үнэхээр introvert guy, татгшаагаад үлсэн хүн. but Гэхдээ doing подкаст podcast хийгээд and олон талаараа өөрийгөө хөгжүүлэх гэж үзэж байна. in the Би different сагсчтай, level, different fields. дасгалжуулагч I'm нартай, talking- I talk- сэтгэл I зүйчтэй talk гээд олон to хүнтэй many ярьсан. people, like basketball players, Өөрийгөө олон coach, салбарт хөгжүүлэх гэж үзэж байна шүү дээ. psychologists. So yeah, I'm trying to develop myself at Yeah. different level. Nah, you're not trying, bro. Үгүй You дээ. like doing Чи it. оролдож үзэх биш. You're doing it. Боддоор If хийж you were явж байна шүү trying, дээ, then bro. you wouldn't, like, you do it, Тэгээд like, л you know what I mean? So би just- өмнө 3 билүү 4 удаа нээлттэй You know микрофоноор what I'm saying? stand up Like, comedy хийж I've байсан. done, Уг нь like, үргэлжлүүлж stand-up хиймээр л comedy байдаг. before. Гэхдээ сакс In front of тоглохынхаа people, хажуугаар хийдэггүй юм the уу? microphone, Харин try to үлэр make people laugh. дуусгаар I've done it like завтаа 3 or болохоор 4 сэрэмсэн times, зүйл you know хийхийг what I mean? үздэг. Like, I want to keep doing it. And I don't try to do any of those things while I'm playing basketball. I don't try to do music or none of that stuff while I'm playing basketball. But like when the season is over, like I focus on like what I'm passionate about. Yeah. Ааха. So what else? За өөр юутай байна да? I don't know. Хэд болж байна андаа? Яа тэд нар юм бэ? My friends. Манай найзууд Okay. өө. He played. Тэр нь yes. хамт нэг их тоглож байсан. Got it. Okay. Мөн маргааш төрсөн өдөр нь Got it. Баярын And минь his birthday. минийх маргааш. Oh, cool. Scorpio. My birthday's tomorrow. Yeah. What's up? Happy birthday, bro. Tomorrow you're going. маргааш амралтын газар явах гэж байгаа гэсэн тийм. It depends on our practice schedule. Аа, I сайн don't know if мэдгүй we л got юм. practice Бэлтгэлийн өөрөөс л tomorrow or хамаарна not. да. That's gonna Байдлаасаа болно доо. tell me what I can do. So I don't know. We'll see. We'll see. What else? Yeah.
Did you watch about NBA? I watch Ойрд NBA үзэж Starting байна. Five on Netflix. Yeah. Right now, I'm Ойр watching үед that. It's pretty Netflix-ээр cool. Starting It's pretty 5 cool to гэх see, like, сурлыг үзэж байгаа. personal lives, Тухайн дамжирчдын хувийн амьдралыг нь харах KD, гой санагдаж байгаа. he has this show on Apple TV KD-гийн called тухай Swagger. Apple TV дээр It's like about Swagger his life гэх from нэртэй түүний хувийн амьдралыг нь Yeah, it's like харуулсан my шоу favorite show байдаг. right now. Надад их таалагдсан л та. Now season 2 this played, right? Тийм үү? Одоо season 2 нь гарч Starting байгаа Five? тийм. Yeah, it's season 2. Би season 1-ийг нь үзсэн. Yeah. Jason There was, Tatum Jason Tatum and өөр Yeah. хин байлаа да. whatever. Jason Tatum, Sabonis. Тийм ээ, Jason Tatum, Sabonis өөр хэн бэлээ дээ марцчихжээ. I think who else was on season 1? Shit, I don't remember. За I forgot. Jason Tatum, No, Sabonis, okay. Jimmy Jason Butler, Tatum, Sabonis, LeBron, Butler. Anthony Edwards. Jimmy Butler, Yeah. LeBron James. LeBron. LeBron. I don't remember who else. Oh, Anthony Edwards. Yeah, Edwards. Anthony Edwards. In season 2. Хоёрдугаар season дээр болохоор Who хин is хин it? байгаа лээ. KD. KD, Shea. I What like else? KD. I like Shea. I think it's cool to Тийм see, ээ, like, би James KD Harden. дуртай. 'Cause, like, Shade yeah, 'cause, дуртай. James Harden-ыг бас үзэх гоё л like, доо. when he was in Houston, Түүний like, Houston-д when he байх was in шиг ч OKC, юм like, уу, OKC-д байх шиг ч юм he уу. was doing, like, Хүмүүс тэгж incredible амар things. лигийн Like, they шилдэг don't really тоглогчдыг promote him as one of the нэгдэж best ярихаа players in the байцсан. NBA no more. Гэтэ But статыг if you харах look юм at бол his numbers, маргаангүй like, шилдэгүүдийн нэг still- хэвээрээ л байгаа. still Тэр easily чухалаа one of би the түүний best көвн players, талаас and it амар really хүн looked гэдгийг like нь мэдхийг хүсдэг байсан. So I always KD kinda бол just wanted entertainment to, хүн like, шүү дээ. Би түүн see what дуртай. he was like as a person. So it's kind of cool to see like his dynamic. And KD is entertaining, bro. KD is funny. Like, so he's definitely one of my favorites. James Harden was a beast when I was young. Намайг Yeah. жоохон багт James Harden мангас 60 ойлаа. points, triple double, etc. 60 оноо etc. triple That's double just мамс crazy, гэж insane. явж өгөн шүү дээ. Галзуу байлаа. So I'm thinking that let's talk about Одоо зөвлөгөөний талаар ярилцъя гэж бодлоо л доо. Okay. Yeah. Над шиг мэрэгжлийн тоглогч болох What хүсэл would you тэмүүлэлтэй advise хүүхэд young залуучуудад guys юу гэж зөвлөх вэ? who's trying to be professional like me and other players? All right, I'm gonna give you this quote, bro. За би нэг ишлэл хэлье. Ирээдүйн өөртөөгөө найзалж нөхөр. Ойлгож байна уу? More important than Одоо who you жишээ нь have. чи үүнийг хийх явцдаа ямар нэгэн тухгүй зүйлтэй тулгарлаа гэж бодоход Like, when you, like, энэ нь илүү become дээшлэх something, боломж юм аа. like right now you Ерөөсөө feel like битгий you have to яарсан be байна. all these things. Миний Like, өмнө as хэлээд you лсэн шиг become them, like, би you're gonna муу муухай зүйл continue тохиолдохыг to be in, бүлээн like, зөвшөөрдөг. uncomfortable Бас сайн сайхан situations. зүйл тохиолдохыг ч The бүлээн uncomfortable зөвшөөрдөг. situation is like Айлва боломж гарч step ирэх up, юм бол энэ another боломж нь level up, яг and, хизээ гарч ирэх байсныг нь мдээгүй байсан ч yeah, but like хизээ нэгэн цагт don't be ирэхийг nervous and kind мэддэг. of like how I said that like I expect bad Энэ things баг to зэрэг happen галзуу sometimes. сонсож байж I магадгүй also л дээ бро. expect good things to happen too. Заримдаа би So суугаад like if I have like хажууд хинт суугаагүй good эзэмгүй саналыг opportunity, хүн сууж байна гэж like, oh, төсөөлөд this was яриа supposed өрнүүлэх to хэрэгтэй. happen. Like I just didn't know when Өөрийн it was gonna төсөөлтөө happen хэн too, нэгэн so алдартай хүнийг always just ярилцлагатаа like- оруулж байна гэж боддог. this gonna sound crazy, Чи but like, зөвхөн өөрийн төсөөллөөрөө хорвоо sometimes, ертөнцид like, I would, like, ямар I would гайхамшигтай sit зүйлс there авчирч чадгаа and, like, it would be an таахчгүй. empty chair, like nobody sitting in the Сая би chair. аавыгаа But багтаа I'm алдсан. acting like I'm Маш talking чухал to somebody. шийдвэрлэх 6 I'm тоглолтын really дээр sitting there очсон acting like I'm эднэр гэж байгааз. interviewing somebody famous Энэ that I нөгөө wanna л ахиж talk буй to, алхмууд юм аа. really like, Хэрвээ бид use тэр 6 дахь тоглолтод хожигдоог байсан бол авраг авч эсвэл BCL-ийн тоглолтууд нь оролцохгүй байх байсныг хэн ч үгүйсэв. Тэдгээрийг амсаж байж л аврагын бүгд жилөө амттай байсан. Тэгэхээр бурхан чамд аяанда явах замыг чинь гаргаад өгнө. Аливаа зүйл төрхийн төлөө битгий. Би багада хослол өмсөх дуртай байлаа. Харин одоо өөрөө л тэрийг авах мөнгө төлнө шүү дээ. Хизээ нэг өдөр улаан хевсний ёслолд оролцвол өмсөх хослол нь надад бүр бэлэн байгаа гээл бод. Сайн сайхан зүйл болно гэдэгт итгэв. Тэгэд үүндээ бэлэн бай. Ирээдүйн өөртөө найзаж нөхөрлөө. I probably wouldn't have won the championship. Like we probably wouldn't have won those BCL games. Like I needed to taste that defeat. I needed to taste like, damn man, like I came up short. To be able to feel like what it feel like to get the ring. Like I needed those moments too. You know what I'm saying? So like make friends with who you're becoming. Like you are who you are now, but just because like you want to be something in the future, like God is gonna give you opportunities to be that. You know what I'm saying? And like, don't be nervous. Just expect those opportunities, bro. Like get you like a nice suit, bro. I didn't really like suits growing up, but like now, like I pay for custom suits. And I'm like, man, like
I might have to go on a red carpet one day. Like my suit is ready. You know, like I'm ready. Like I got my suit. Like be prepared and like expect good things to happen. Yeah. So make friends with who you becoming. I remember one quote that нэг ишлэл санаанд орж ирлээ л дээ. Төсөөлөл биелэлээ олно гэж. Yeah, bro. Тийм ээ, үнэ. So when I was young, Өмнө дурдсанчлан намайг баг байхад Монгол мэрэгжлийн баг сагчид гэж байдаггүй байлаа. Яг гоо сагчид гэж байсан л та. Гэтэ яг мэрэгжлийн төвчний биш. Би автаа сагсны тоглолт очиж үзчихэд харих замдаа үдсэн тоглолтын талаар яриад болцдог байлаа. Тухайн үед гадаадаас ирсэн импорттай тэр тусмаа мэрэгжлийн тамирчидтай ингээд ярилцаж сууна гэж сөүсгүй. Then I never imagined like talking to import players and professional players. Yeah. So yeah, imagination. I didn't expect it, but it's happening. But we all. Би дөрвөл чүүгэд байх үе сандаг шүү дээ. Чи and one гэж мэдхүү. Удамшны сакс. Before like professional sports, do you know what and one is? And one. Yeah. Yeah. You know what and one is? Yeah. I used to watch it. Yeah. Намайг тоглож эхлэхээс өмнө NBS илүү бид нарт хүрдэг байж лээ. Үнэхээр entertainment. Тэр нийсрийн нэг тоглолтууд гээд. It was way more caught up into that than like NBA. You know what I'm saying? So like coach, and I still think like now they have like those 1v1 games, like culture and like I don't even know how to describe it, but like culture, it like repeats itself. It like recycles itself. You know what I'm saying? Yeah. But I don't know if that made sense, bro. And I remember one quote. Yeah. Бас нэг ишлэл байдаг шүү дээ. Хүнд цаг үе чанга ирийг бүтээнэ гэж. Өмнө үнийг сонсч байв. Тийм ээ. Brick by brick, stone by stone. Алхам алхмаар баг багаар. Тууштай байдал ер нь хамгийн чухал те. Is the most important thing, right? Yeah. Absolutely. So consistency beats intensity. Тийм ээ. Тууштай байдлаар ирж хүчийг давж гарна. Юу хэлэх гээд байна гэхлээр намайг баг байхад ихэнх тоглогчдод үнэхээр ирж хүчтэй. Чанга зугаар орилж хашигддаг байлаа. Бавахт үүнээс найдаг байсан нь нуухгүй. Магадгүй тэд надаас илүү хүчтэй харагддаг байсан болохоор тэр баг. Гэхдээ юу гэж нэг тоглолт бүхэл бүтэн 40 минут шүү дээ. Тоотой хэдэн хүмүүс тоглолтын турш тэр ирж хүчээр дуусгаж чадна. Харин одоо бол айлын нэг тоглогч тиймэрхүү ирж хүчтэй байгаад байна гэвэл зүгээр за хэр удаа ингэж чадах чинь харъя л та. Гэмээр байдаг болсон. Тиймээс хэрвээ тууштай байдлыг түрүүн тавьбал юу ч давж харж чадна. We'll see how long you can keep that up. But like if you can maintain your consistency, like you'll beat them almost every time, bro. Yeah. It's kind of like real. Саяхан үнэхээр наалцтай жишээ байлаа. Одоо BCL-ийн тоглолтуудын талаар ярилцъя л да. Сая миний дурдаад л байсан шиг Монгол мэрэгжлийн баг тамирчид гэж байгаагүй. Хинч гадаадд очиод гадаадын багуудыг хожно гэж бодоагүй. Үүний талаар ярил. So let's talk about BCL games. Okay. So as I'm mentioning that Mongolia didn't have professional team. So no one could imagine Mongolian team goes abroad and beat them. So yeah, let's talk about that. For me, it was like a big like. Би өмнө 3 жил Тайван тоглосон. Тэгсэн ч тэд эх жил намайг эргүүлж авчихыг хүсээгүй. Тэгэхээр Тайваны Пайлец гэх багийг хөдөлгөн миний үнд өшөөгөө авах том боломж байсан. Ер нь өөр улс руу очиж тоглоно гэхээр нэг бодлын аялал гэж хэлж болохоор бидэнд асуудлууд төвхтэй зүйлс их байсан. Хөлгүүддэх Томи, Сэги, Моншор нарын нэр хүнд явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бидний тэр асуудлуудаас илүү ихэм зүйл байлаа. Тэгээд бүгдээрээ Монголын болон хөлгүүдийн нэрийг гаргах гээд энэ санаа нэгсэн дээ. Тэгжээс бид тэдгээр амжилтуудыг гаргасан. Represent Mongolia and like represent the Broncos name. So I think that's like how we was able to like accomplish all that stuff. Yeah, for me it's like very гадаадд очиж тоглонгоо үүнээс аз жаргал авах шиг гоё зүйл байхгүй хаа. Going abroad and play and
having fun. Yeah. Yeah, it was fun, man. Тийм ээ, To get out 100-аатай of байсан шүү. Mongolia for a few Физик days хугацаанд at ч a гэсэн time, Монголоос like, яваад went to Thailand, Thailand, it was Тайван warm. зэрэг We дулаан went оронд to очих гоё байсан. Taiwan, like it was warm. Yeah, So just change the scenery, like it was cool. We played actually this team. Mhm. We played Бид өөрсдийнхөө яг одоогийн байгаа багаараа Got it. өмнө нь Тайван, Филиппин, Вьетнам зэрэг улсуудад очиж тоглож байсан ш нэрэ. Юу гэдэг лээ дээ. 30-аас дээш градустай. Okay, warm. Халуун. Yeah. Тийм. Үнэхээр халуун байсан. Одоо нэлээд олон хүмүүс хөлгүүдийн Барсагаас үлгэр дуурайл авчаана л та. Okay. Хинч түүнийг SJFS багийн үлзий оршин дээр гарна гэж төсөөлөөгүй. Та түүний талаар юу гэж хэлэх вэ? Who's the point guard of SJFS? Okay. 6 number. Okay. Got it. No one could imagine Barca would kick their ass. Okay. Yeah. How do you say about Barca? Barca? Yeah, Barca. Барса бол Барцааг үнэхээр шилдэг урд цомны тоглогчдын нэг ээ. Ер нь юу л та. Би дотооддоо тоглож байгаа тоглогчдыг гадаад руу гарч илүү өөрсдөө сороосоо гэж боддог. Импорт тоглож байх ямар байдгийг мэдрэг. Хэрвээ энд өөрийгөө болчихсон гэж үзвэл өөр газар очиж тоглох. Өөрийгөө сор. Ямар ч тал тэр гарцаагүй тэмдгийн шилдэгүүдийн нэг ээ. But of course, like he's for sure one of the best here by far. He played very well. Yeah. Yeah. So yeah. What kind of Ata? Тэр үнэхээр сайн тоглосон. So he's just Азуурын үед цаадч нь надаас 2 байна уу? 3 насаар л ах. Тэгсэн мөртлөө лигийн түвэнд хамгийн залуу хүн цэнтэй тоглож болсон шүү дээ. Түүний талаар юу гэж хэлэх вэ? What would you say about this? Same thing. Адилхан өөр улсад очиж тоглох. Тэгжээс л ажил шүү дээ. Тэр өссөн үедээ л Монголд ирээд тоглож байсан. Тэгэхээр 10 жил 10 өөр улсад тоглолцоход л үрээд ирж болно шүү дээ. Юу л та. Монголд бол ямар ч NBA-ийн тоглож авчирсан тодорхой хязгаарын хүрээнд л хөгжинэ. Юу ч болсон бай. Тийм учраас импортууд бид нар чинь улсаа орхиод өөр улсын хэлээр ярьдаг. Газар очиж тоглодог юм шүү дээ. Яаж иж байгаад л гадаад руу гар. Өөрийн тухтай бүсээсээ л гарах гэж хэлж байна л та. They speak a different language and like make it work, make it happen somehow. Like that would be my only thing for them. To like just go make yourself uncomfortable. Yeah. So for testing yourself, right? Өөрийгөө сорих гэж байгаа шүү дээ. A few years ago. Хэдэн жилийн өмнө миний хувьд англиар ярихад үнэхээр хүндрэлтэй байдаг байлаа. Одоо ингээ боддоор англиар харилцан яриа үүсгэж байгаа гэж бодож ийсэнгүй. Мөрөөдөл биелж байгаа юм шиг санагдав. So yeah, it's very a dream coming true. That's what's It's up. feeling like dream coming true. I feel it. That's Гоё байна шүү дээ. So tell us about that something. Тийм ээ. Өөрийн удаан хугацаанд мөрөөдж байсан мөрөөдөлт нь биелсэн тохиолдолны талаар яриач. Came true in your life that you dreamed about this for a long time. I think this is my first championship. Коллежээс гадуур гэвэл миний хамгийн анхны аварга юм шүү дээ. So I remember like last Жилбэр year би өөрийн зорилгоо бичдэг. every year right goes down. Өглөөсөө зорилгоо харна. Гэртээ ирээ зорилгоо харна. Distracted last year. Оройн унтахтаа So зорилгоо like I got харна. like I have so Тэр many зорилго нь journals, зөвхөн like, авраг this авах шүү for, дээ. like when I would wake up, Гэхдээ яг авраг авах look нь at миний my төсөөсөн goals. шиг When I дэмж come гоё home, I байгаагүй. look at my goals. Before I go to sleep, Тийшээ I хүрсэн look at үйл my явц goals. So, аялсан like, л winning хамгийн the гоё байсан. championship for sure. And what's weird is Одоо like, харахад бол энэ it зүгээр didn't л нэг feel бүүж how I байгаа thought it шүү дээ. would feel. Like I thought I would just Гадаадд ялангуяа I don't know, I thought I дотоодын would like тоглогч нартай float or импортууд something, but like нэг баг it болоод didn't feel тэндээ like чинь as бүгд good as өөрөөр I зан thought it чанартай would хүмүүс feel. байгаа. Тэгэхээр But like нэг the жил journey болоод to авраг get авна гэдэг there үнэхээр хэцүү. was like the best part of it. And now it's just like now it's just like a ring. Just a ring. You know, now it's Yeah. like it's just a ring. So like definitely winning the championship for sure. Cause it's hard to do overseas, bro. Like it's rare that the local players and the imports are on the same page, and you have so many different personalities. And it's really, really hard to do. So winning the championship, yeah. So one thing that I want to ask Миний бас нэг асуумаар байгаа юм нь that
одоо Яа Миллер ч юм уу, Devon Warren гэх мэт бусад импортуудтайгаа хэрхэн хамтарч гар нийлж тоглодог вэ? Players such as Yaw Miller and Warren. So how do you just like how do we say? Like work together with them? Yeah. Work together. Like everybody has a different Хүмүүст өөр өөрсдийн Everybody сайн has хийдэг something that зүйл they're гэж good байдаг at, шүү дээ. and, like, Чамд ч бас you just байна. recognize like what they're Тэгэхээр good at, тухайн хүнийг юу сайн хийж what you're чаддаг, good at, түүнийг like, нь let хийгээд them do their өөрөө thing, ч гэсэн you өөрийн do сайн хийж it- чаддаг you do зүйлийг your хийх thing, хэрэгтэй. like, and that's it. And Юу try гэмээр юм те. Ямар тач зөв хандлагатай try бол your доо. best to Миний хэлэх гээд байгаа юм нь even if өөрийнхөө y'all байхыг don't get хүсвэл along, ганцаардлыг even мэдрэнэ. if Жишээ нь чи y'all агуу not том the мөрөөдөлтэй same гэсэн type ч of person, just like бусад хүмүүс чамайг яагаад үүнийг just try to хийгээд have a good мөрөөдлийнхөө attitude хойноос each яваад day. байдгийг I think ойлгохгүй. That's what it is. Заримдаа like, бүр 'cause би it's нэрээ rare. яагаад ингэж байдаг юм болоо. Бусад хүмүүс ингэж бодоод байхад When you гэж trying to бодгүй ч like би. be who you are, Тэгээ чи өөрийн мөрөөдөлтөд хүрэх цор ганц хүн гэдгийг ойлгоно. it's very Тэгэхээр бусад хүмүүсийн хийх зүйлийг like you нэр got хийх. dreams. Like you have Жишээ нь like би big дасгалжуулагч dreams and big хийхгүй. goals. Like Зүгээр л not Jordan many people тоглож. are gonna understand you. They're gonna be like, why Зарим you wanna хүмүүс do all those things? за би Or, энийг like, хийх юм байна. like why you show up? А And why үгүй you in a энийг good хийх юм mood байна. every day? Гэт Like, aren't you баг зэрэг mad? үсчээд Like, яваад don't байдаг. that piss you off? Харин би Like, тэгдэггүй. nah. Чи So like a үссэн lot of зүйлээ times хий. you feel like, Би ч бас өөрөө damn, үссэн like why зүйлээ am I хий. like this? Why am I not mad? Like why am I not mad like he's mad? Or like, you know what I'm saying? So you start to feel like you're the only one like in your dream. And like sometimes you are, you know what I mean? But yeah, just letting people do their job and not trying to do everybody else's job. Like I'm not trying to be the coach. Like I'm not trying to be nothing but Jordan Tolbert. You know what I'm saying? But like some people like to, oh nah, we need to be doing this or they need to be doing this. Like I don't do that. Like this is what you want us to do. All right, this is what I'm gonna do. You know what I'm saying? Because I'm doing my I'm own just job. Зүгээр л doing өөрөө my өөрсдийн own ажлаа job, хийж bro. юм шүү. So yeah, like letting people be good Тийм ээ. and not making it Зүгээр like л өөрийн ажлаа competition хийж of байна. like, oh, Гол I'm нь better than битгий him. Like, би nah, түүнээс he's илүү good гэж in his way. өрсөлдөн үсэх I'm гээд good in байгаа. my way. Yeah. And just leaving it Тухайн like хүн өөрийн гэсэн давуу That's very талтай. good mentality. Би ч мөн өөрийн гэсэн Yes. давуу I талтай. Тэгээл remember болсон. that I was reading a book. I don't remember the name. Бас But зүг there was үзсэн шүү. that one thing. Би өмнө one нэг important ном thing уншижсэн юм л that та. makes your Одоо life нэрийг good сандгүй. is that be proactive. Тэр номон дээр in гарч life. байгаагаар Yeah. Be амьдралын нэг чухал live in зүйлсийн your нэг бол Yeah. ерөөсөл өөрийн гэсэн амьдралдаа don't эзэн care бай. about other people гэсэн байдаг. say about you. Yeah. Зүгээр What өөрийн you're doing is амьдралаараа mentioned. амьдр. So yeah, Бусдын юу гэж ярих many нь ч people хамаагүй say гэсэн that байдаг. when I was starting my Намайг анх саксны ахтамаа бизнес болгож эхлүүлж хахад coaching нэлээд олон business. хүмүүс So yeah, өө ахын many дүү people say чи that итгэж you're байгаа юм too байна young, штэ. you don't Болоогүй have байна. coaching Мэд license зүйлсийн or талаар ярьж something. байсан. Yeah. So yeah, but Гэтэл I'm би doing өөрийн my job. хийх гэсэн юм My хийгээд own явж job. байна да. Yeah. So yeah. Yeah, bro. Cause so Тийм шүү. Ихэнх a lot of хүмүүс people мөрөөдгөө stop зогсоодог. dreaming. Like a lot of people Амьдрал get дээр гараад like гэр бүлтэй болоод a job, a одоо энэ л family, миний амьдрал шүү a дээ. wife, and kid, and Ажилдаа they явж just stop dreaming. гэр They're бүлтэй like, санаа all right, тавих like, л миний амьдрал this is my life. I эцгээд. gotta go to work. I gotta take care of my Өөрсдийн kids. гэсэн амбиц, And their хүсэл own мөрөөдлөө унтраачдаг. ambition, like they let Тийм it ч die. учраас Like зарим нь they don't чамд dream for тэр things айцаа anymore. тулгаад Like, байна they шүү don't дээ. want things anymore. So like Наад мөрөөдөд they байгаа wanna юм put хай. their fear on Одоогийн you. амьдралдаа сэтгэл Like, хангалуун hey, байна. you need to do this. Мэдээр You need to унтраах гэж stop үзнэ. focusing on Учир what you нь want and be happy дахиж with хүсэж it. мөрөөдгөө ажилласан Because болохоор they шүү дээ. don't want to do those things anymore. So they want to put Тэр their айцаа чам fears тулгаад on байгаа юм you, аа. you know? Тийм That's учраас why you игэлж gotta- ирэн байсан ч That's why юу it's болсон like, гоц байсан ч when you want ганцаардаж to be something that's not бусад хүмүүс ordinary үнийг or хүсэхгүй байхад regular, би яагаад үсээд байгаа юм бэ? you feel alone Юу a lot. юуны тулд You're like, man, үнийг like, хийгээд байгаа юм бэ? why am I гэж doing бодох нь this? Nobody дамжиггүй. else wants to do this. Like, why do Гэтэ энэ I бүхэн feel зүгээр this? шүү. But it's good. Хизээ though. нэгэн цагт Like you'll see ийм it's учраас good. бусад хүмүүс үгүйсгэж байсан ч There'll be би moments when үнийг you хийсээр recognize, байсан юм all байна right, шүү this дээ is why I гэж am the ойлгох way I am. цаг нь And I ирнэ. don't have to be what nobody wants me to be. So, do you watch public speaking? I like Uh-huh. stand-up comedy. I Та watch олон нийтийн interviews. I watch a lot of хэлтгэлүүдийг үздэг үү? interviews. Yeah. Би комеди үзэх дуртай. Би өөр нь аягүй бол нэвтрүүлгнүүд үздэг. Okay. Actually, this year, Mm. a world Аха. championship. Би яагаад үүнийг There's a асуусан юм There гэхээр speech world энэ championship. жилийн 2025 оны You know, олон нийтийн хэлтгэлийн Toastmaster? дэлхийн аваргын yeah, хэлтгэлийг it's сонссон юм a л та. public speaking world championship. So, yeah, there was a man Илтгэлийн дэлхийн аварга talking about Тийм ээ. Toastmaster гэж It's like a нэрлэдэг. debate. Хэлтгэлийн no, дэлхийн it's аварга like шалралт public гэсэн speaking, үг. like inspiring people. тэр нь Like TED Talk? мэтгэлзэн шиг юм уу юу? Yeah. Okay. It's like that. Үгүй зүгээр л So there was олон a нийтийн man өмнө гарч хэлтгэл тавьж who хүмүүст talked урам about зориг that. өгдөг.
TED Talk шиг үү? Тийм. Тэгж хэлж болно. Тэр нэг ихтгэгчийн хэлснээр зарим мөрөөдлүүд үгүй болдог. Зарим нь биелэх гэж маш их боддог. Зарим нь асар том. Зарим нь зүгээр л энгийн. Гэсэн ч мөрөөдсөөр бай гэж байгаа юм аа. Тэр хүний үзэл бодол босод өгч буй зөвлөгөө нь ерөөсөө л мөрөөдөөд л ах. Тэгэхээр бид үргэлж мөрөөдөх хэрэгтэй байх нь шүү дээ, тийм ээ. Toastmaster. Y'all have Toastmasters here? Yeah. Okay. I participated last year. Got it. Тийм ээ, Toastmaster. Got it. Young guys. Yeah. Okay. За би тэгвэл дараа нэг сонирхож How үзье. did you do? I used to go actually like school and it's like competition. Би бүр өмнө жил тэрэнд оролцсон гэдэл аа. Тийм үү? Энд бас тэр тэмцээн болдог гэж үү? Тийм ээ. Гэтэ өсвөр үеийн амжилт. Яаж оролцсон юм бэ? Би өмнө нь нэг сургалтанд явдаг байсан юм аа. Тэгээд тэнд нэлээд олон ихтгэлийн тэмцээн болдог байлаа. Тэр дундаас нь би ялагч болоод тэрхүү том тэмцээнд орох хэрэгтэй болсон. Гоё юм шүү дээ. If I got a chance to advise to my younger self, Тийм ээ. Би одоо 17 настай. Хэрвээ би жаахан бах үеийнхэн өөртөө зөвлөгөө өгөхөөсөн бол бараг л аав шиг зөвлөгөө өгөхөр байлаа. Цаг хугацаа явах тусам амьдралаа суралцсан явж байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр за таны хувьд 17 настай үеийн өөртөө зөвлөгөө өгөхөөсөн бол юу гэж зөвлөгөө өгөх вэ? Actually for me it's like what would you advise to your 17 years old Albert? Like because I'm 17 years old. Yeah. What would you advise? I would advise you to dream no little dream. Жижигээр бити мөрөөдөө. Төсөөлтөө багтахааргүй томоор мөрөөд. Бас эрсдэл үлээ. Бүр 10 жилээр ч хамаагүй эрсдэл үлээ. Ямар ч үр дүнгүй байсан ч нэг л өдөр амьдрал чинь оронгоор өөрчлөгдөх болно. Хэрвээ эрсдэл хүлээхгүй яваад л байвал юу ч өөрчлөгдөхгүй. Бусдад өөрийгөө хэн гэдгийг ч харуулж чадахгүй. Ярих боломж нь хийж бүтээх боломж нь олдож л байгаа бол боломжоо ашиглах хэрэгтэй. Би сэтгэл зүйн эмэгтэй холбоотой үйл ажиллагаанд явдаг. Тэнд очоод сэтгэл зүйн асуудалтай хүмүүстэй, орон гэртэй асуудалтай хүүхдүүдтэй ярилцах тэр боломжоо өөрөө үүсгэдэг. Мэдээж би зарим зүйлсэд мөнгө зарцуулдаг. Гагцхүү өөрийнхөө мөрөөдлийнхөө төлөө зарцуулж байгаа бол би түүнийг мөнгө үрсэн гэж ерөөсөө боддоггүй. Магадгүй одоо тэр зардлаа нөхгүй байсан ч ирээдүйд хэзээ нэгэн цагт энэ нэргээд ямар нэг утга учиртайгаар ирж л таарай. Жижиг чигтгүй мөрөөдлийнхөө төлөө хийж буй асхан бүр утга учиртай. Тиймээс эрсдэл үлээ. Амбас зүүн сувингаа даах хэрэгтэй. Үргэлж зүүн сувингаа л даг. Жишээ нь миний хувьд зүүн сувингаа даавгүйс болж буруу сонголт хийх үе байсан. Мөн ирсэн л бол дуусах. Ирсэн зүйлээ дуусах. So like take risks for sure. And always trust your instinct mean? Yeah. Like your instinct. Always trust your gut, bro. Like never go against your gut, bro. Yeah, like a lot of times like going against my gut kind of just led me in the wrong direction. And then like finish what you start. Yeah. So yeah. As I mentioned, I'm planning to нөгөө номнууд пүүз эдэр борлуулах гэж байгаа гэсэн шүү дээ. Зүүн сувингоо дагаад үүнийг хийх хэрэгтэй байна, тийм. Maybe it's not that important but та миний ихний үйлчлүүлэгч болох уу? Well, my first client, Okay. What kind of books you got? Тэгээ чамд ямархан номнууд байгаа? It's not Магадгүй ихний ээлжинд би пүүз зарах ямартай ч ихний үйлчлүүлэгч болохоор босноо тий. If you will you be my first client, so if you do so, just you my first client. I see what Харж ажиллавал доо. you got. Show me what Байгаа юмнуудаа надад харуулаарай. So Окей. Танихгүй хүмүүстэй ер нь бас их ярьдаг гэсэн тий. to speak to Тэмээ. strangers. Бид 8 настай болчроос 80 настай буурал хүртэл энэс ч ямар нэгэн зүйл сурч болно шүү дээ. from anybody at any age. Биднээс илүү олон оймс хэлсэн хүмүүс гэж үү?
more than not even that, bro. Like see like Яаж тэр утгаараа биш ээ. За жишээ нь чиний хувьд чи өсвөр насны хүүхэд. Тиймээс хүн чамаас урт нассан хүмүүс чамд юм зааж чадна гэж бодож байна. Because y'all are бараг тиймдээ. Like life is changing. Харин би эсэргээрээ чамаас ах мөртлөө өөрөөсөө нас залуу хүмүүсээс юм сарж чадна гэж бодож байна. Учир нь та нар яг одоо дэлхийн ертөнд өвсөн өөрчлөгдөж буй цаг үед амьдарч байна. Харин би өмнөх үе. Тэгэхээр чи надаас юм сурахаас илүүтэйгээр би чамаас их зүйл сурч байгаа хаа. Ер нь бид бүхий хүмүүсээс юм сурах боломжтой. Миний хувьд өмнө хийсэнчлэн би багадаа маш их татгшаага төлөв хөхтэй байсан. Одоо ч өөр л дээ. Яг юу л та. Хэрвээ би сандраад ч юм уу тухайн үед тэн дээр очиж подкастт орооч гэж асуугаагүй байсан бол одоо ингэ сууж авах байсан баха. I was too shy to talk to you for the first time. But yeah. Сандарсан ч гэсэн түүнийгээ даваад гараа. Юу ч болсон бай. Yeah, I'm doing this now. Do it scared, bro. Do it shy. Do it nervous. Like, but still do it. You know what I'm saying? Still do it, bro. Yeah. So when I was starting this podcast for the Бараг first time, жилийн өмнө actually, байна it's, a анх year ago, подкаст хийж эхэлж байхад бусад хүмүүсийг подкастт as I ороод mentioned, өгөөч I гэж was асуухаас too shy баг зэрэг to, ичдэг байсан. ask people Учир нь to одоо participate in юу гэдэг podcast лээ дээ. because I was Нэг тийм I'm олонний not, танил хүн биш like, болохоор ч тэр юм уу? how do we say What is that? how do you say people know you more. What? How do you say? Алдартай гэж өгдөг лээ. Бамбой. Алдартай гэж өгдөг лээ. Алдартай. Famous. Yeah. Because I don't matter. I'm not famous, but I was too shy to ask people to participate in my podcast. I think people Миний бодлоор хүмүүс чамайг зориг гаргаад очиж асууж байгааг чинь хүндэлнэ. Ялангуяа импортод өвч ч юм уу. Тэд барагтаа үгүй гэж хэлэхгүй. Энд ирээд байгаа хүрээлэлтэд дасан зохицохыг хичээж буй хүмүүс харин ч бүх төр зоригийг чинь илүү үнэлнэ. Магадгүй чи дотроо өөр ямар нэгэн алдартай үнийг за энэ ч үгүй байх таа гэж бодож ээж болох ч өөр дээр нь зориг гарган очих тэрхүү зоригийг тухайн хүн үнэлж тэгээ гэх хариу сонсохыг ч үгүйсэхгүй. Үүнийг санаж яваарай. Just because you had the confidence to ask. So keep that in mind, bro. Tell you. You did so. Таач гэсэн үү те? Exactly, bro. Тийм ээ тэгсэн. And Надад ч asked гэсэн some people за энэ үгүй л хиндэ гэж бодож байсан хүмүүс зөндөө. Тэгээл гэж байсан тэгтээ. So yeah. За бид саксны талаар, зан жанрын талаар, бид олон зүйлийн талаар ярьлаа. Энэ дүрээ дуусгая да. За бас өмнө дурдсанчлан би ингээ хизээч импорт за тэр тусмаа мэрэгжлийн өгөгчтэй ингээ ярилцаад подкаст хийгээд байна гэж төсөөлсөнгүү. Бас нэгэн мөрөөдөл байна бийсэн юм шиг санагдаж байна. Ямар ч тач өрлөг хүлээн авчихсан. Баярлалаа бро. Бас нэг зүйл хэлмээр байгаа нь манай их сургуулийн нэг найз өмнө нь тантай зураг авах болсон сторигоо хийсэн байсан л та. Манай найз зүгээр л зураг авахлаад өнгөрч хагаад би ингээд хамт подкаст хийгээд байж байгаа нь нэг бодлын Нэг бодлын мөрөөдөл биелж байна гэж үү? Тийм ээ. Үнийг л хэлэх гэсэн юм аа. yesterday? I don't remember. Okay. So, but my friend just taking a picture with you. I'm doing podcast with you. I'm talking. Yeah. And yeah. So yeah, it's very. You're living in your dream. Yeah. That's exactly what I'm saying today. Yeah. So yeah, what about rapping? Yeah, I rap for you. За нөгөө нэг рэп хөглөг бий боллоо. Одоо шууд явчихдээ. Ямар нэг аа хэрэгтэй юу? За нэг ч шаардлагагүй дээ. За тэгвэл шууд эхлэе л дээ. За бодоод байхад аа хэрэгтэй юм байна. Maybe I do need a beat. You got a beat? Yeah. Гамбан дуцаа гараад ирдэ. Beat. Let me see. Рэп их чинь. Дуртай тавиа бро. Тэр beat их. Шууд санаанаас зөхиогд явчих юм уу? Хамаагүй өөрөө л. Show your hidden talents. I'm starting to think, man. Do you have any favorite beats?
freestyle. Let's see. Is this it? Is this loud? Just freestyle off my head. Yeah. Okay. Whatever. Okay. Take your time. Okay. Yeah. Show your hidden talents, bro. Wake up in the morning and do it again. Shout out my sister and my brother Ken. Been doing this shit. I'm 33, did it when I was 10. Did it when I was 10. I did this rap shit without a pen. I did all this shit with no family, but shout out to all of my friends. I'm sitting here in a coffee shop drinking a latte. Yeah. No words off of the top of the head. I don't know what I might say. That's all I got, bro. That's all I За got. за баярлаа bro. Гоё л байлаа шүү дээ. Entertainment байлаа. That's insane, man. That's cool, bro. Тэгэхээр It's very ахин entertaining. нэг удаа Oh, man. мөрөөцөр охин байна. With you. Appreciate За you. тэгээд So, үлээлт again, нь thank олон you for цааштай ажил our амьдралд нь invitation. амжилт хүсье bro. За чамд ч гэсэн амжилт bro. Keep dreaming. And yeah. Good luck to your season. Thanks, bro. Good luck to your life. You too, man. For sure. За. За басна да. That's cool.